Би удаан хагцалт дургүй. За бүгдээрээ хай. За одоо болохоор штэ би 2026 оныхоо манифест буюу мөрөөдлийн самбарыг хийх гээд яг одоо сууж ийн. Тэгтээ яг вэ гэхээр эхлээд би 25 оныхоо мөрөөдлийн самбарыг дүгнээд тэгчээд дараа нь болохоор би 26 оныхоо яг энэ мөрөөдлийн самбар хийж байгаа процессуудын бүгдийг яг харуулъя гэж бодсон байхгүй юу? Жишээлбэл одоо яг яаж ингэ зураг авилтын яад ийдэм бла бла гэдэг ингэ бүгдийг би харуулад тэгээд энэ удаагийнхаа мөрөөдлийн самбарыг хий гэж бодож байна. За тэгээд одоо бүгдээ эхэлцгээе. За би нөгөө Солонгост байсан мөрөөдлийнхөө самбарыг биш үү ингээд бүгдийг нь ингээд аваад ингээд аваад ирсэн байхгүй юу? За тэгээд тийм болохоор одоо хэдүүлээ эднэрийг эхнээс нь зургийг хараад сайхан хартлахыг уншаад ингээд дүгнцгээе. За хамгийн ихнийх нь болохоор ийм зураг байна. Ийм дэвтэрний зурагтай. За тэгээд өдрийн тэмдэглэл гэж бичсэн байна. Энэ болохоор миний сэтгэл засалч бас миний ингээд сэтгэлийн түүх юм аа. Өдөр бүр биш ч хэрэгтэй үедээ үргэлж бичиж өөрийгөө ойлгож хайрлаж чиглүүлэхэд минь их тус болдог. Бас хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд ч их тус болдгоо гэж юм. Тэгээд би ийм өдрийн тэмдэглэлээр ер нь ингээд ер нь хэрэгтэй үедээ байнга бичиж гинэ гэдэг ийм мөрөөдөл. За энэ бол ингээд мэдээж биелсэн. Би ер нь бол яг уу тэмдэглэл бичдэг хэрнээ заримдаа зүгээр л ингээ хайчдаг байхгүй юу. Нэг за угаасаа бичсэн ч бичээгүй ч та яах вэ? Тэгэл угаасаа л болно штэ гэд ингээд нэг юм хайчдаг штэ. Яг тэрэндээ л зориулж би ингээд бичсэн юм шиг аа. Ер нь бол би бичсэн. Тэгээ бүр шинэ дэвтэр авсан. Би танаар шинэ дэвтрийг харуулъя. Зүгээр л тэмдэглэл бичих зорилгоор ийм за би нэг ийм хөөрхөн өнгийн дэвтэртэй болсон. Тэгээд төлөвлөгч дэвтэр биш зүгээр ийм тууш зураастай дэвтэр гэдэг лөө ийм дэвтэр аахгүй юу. Тэгээд тийм болохоор энэ дээр зүгээр л ингэж тэмдэглэл бичих зориулалтаар авсан. Тэгээ энийг болохоор сая он гарахаас өмнө би хэрэгжилж эхэлсэн. За эхний зүйл бол биелсэн байна заяа. За дараагийнх нь болохоор штэ ийм зурагтай. Миний ард болохоор би өөрийгөө олсон, өөрийнхөө байх энерги, байр сууриа явах замаа олсон. Энэ эцсийн цэг биш гэдгийг мэдэгч өгсөх замдаа нэг л орсон бол урууд нь гэж байхгүй шүү. Ижил энергитэй хүнийг татаж, эсрэг энергитэй хүмүүсийг ч татнаа. Гэхдээ би өөрөө хинтэн байхаа сонгоно гэсэн байна. Яг 25 онд бол миний ингээд хийж бүтээгэж байсан зүйлсүүдийг болохоор би ерөнхийдөө ингээд хийгээд бүтээгээд ингээд тодорхой хэмжээнд яг очисон гэж бодож байна. Яг энэ мөрөөдлийн самбарыг хийж авах үедээ бол бодож исэн тэр байр сууриндаа бол өөрийгөө очисон гэж бодож байна. Тийм болохоор би энэ мөрөөдлийг ч гэсэн ингээд биелсэн гэж бодож байна. Ер нь бол энийг юу гэж бодож бичсэн бэ гингүүт зүгээр л өөр дээрээ л харшиг гэдэг утгатай бичсэн бохгүй юу? Яг зүгээр л өөрийн хороол бай. Бусад хүмүүс ингээ ямар байх нь хамаагүй. Бусад хүмүүс ингээ надад юу гэж хэлж байгаа нь хамаагүй. Зүгээр ингээд би өөрийнхөө байхыг хүсэж байгаа нэг юм хэмжээндээ байж л сурыг гэж бодсон. Гэтэ 25 онд бол надад айгүй их юм асуудал тиймэрхүү зүйлс толгорхын хувьд бол толгорсон. Хэдий тийм зүйл ингээ болж исэн ч гэсэндээ би өөрийнхөө байж чадах одоо тий хэмжээндээ одоо байсан гэж өөрийгөө бодож байна. Ямар ойлгомжгүй болчихоо тий. За дараагийнх нь болохоор нэг ийм зураг байна. За энэ мөрөөдөл бол ингээд билээгүй байна. Энд дээр болохоор ийм аюу гоё хүмүүсийн харилцааг уг нь би ингээд энэ дээр манифест хийсэн. Гэхдээ энэ манифест маань арай биелж амжаагүй байгаа юм байна. Тэгэхээр би энийг ер нь бол 26 онлогоо би шууд ингээ орууллаа. Тэгээ ер нь бол билээгүй байгаа манифестуудаа бас ингэж нэг хэлээ гэж бодохгүй байна. Тэгээ тийм болохоор энийг ийшээ ингээ тавьчих. Ийм зураг байна заяа. Ийм номны нэг ийм ном уншдаг хүний л одоо хийсэн ийм зураг байсан баха. Тэгээ би энийг зүгээр хэвлээ тавьсан. За энэ дээр болохоор би номонд хайртай, би номноос ойлгосноо ингээд бусдад ямар нэгэн байдлаар ингээд дамжуулдаг тийм зүйл хиймээр байна гэж бичсэн байна. Ерөнхийдөө бол тэгж бичсэн байна. Энэ дээр болохоор би бас
тодорхой хэмжээнд биелж авч байгаа гэж бодож байна. Яагаад вэ гэхээр би нэг юм Instagram дээр аккаунттай баггүй юу. Тэгээ тэрэн дээр болохоор ерөнхийдөө ингээд зурагнууд оруулаад доор нь болохоор ингээд тэмдэглэл маягийн одоо ингээд тухайн мөчүүд ингээд бодогдсон зүйлсээ ч юм уу эсвэл зүгээр ингээд бичмээр байгаа ингээд түүхээ ч юм уу ингээд бичдэг нэг тийм аккаунттай баггүй юу. Тэгээд тэрэн дээрээ болохоор номны талаар бас ингээд хаяа оруулдаг. Тэгээд заримдаа бас номын одоо тий уншсан номнуудынхаа сэтгэлдлүүдийг ч юм уу бичгийг ингээ хичээж байгаа. Тийм болохоор энэ талаараа ингээ биелсэн байж болох юм. Нөгөө талаас гэх юм бол би номтой холбоотой бас нэг зүйл хийх гэж байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол энэ биелж байгаа бас ингээд биелсэн гэдэг ийм хоёр дүгнэлт өглөө. Гэхдээ тийм энийг бол би шууд биелсэн рүү тавьчихъя. Тэгэхээр 26 онд би дахиад номтой холбоотой байсан манифест хийж байгаа учраас энийг зүгээр биелсэн гээд тэгээд ишээгээ тавьчихъя. Дараагийнх нь болохоор ийм хөрхөн зураг байна. За энэний арт юу гэж бичсэн байна вэ гэхээр байна штэ. Миний гэр бол хамгийн дулаахан тохтой тухтай газраа. Энд байвал би маш аз жаргалтай, тайван байдаг. Энерги цэвэр, жаргалтай гэж байгаа хгүй юу. Тэгээд миний хамгийн их өөртөө бүтээхийг хүссэн гэр минь энд гэсэн гээд зүйл бичсэн байна. Энийг бол би яг биелсэн гэж бодож байна 100%. Бүр яг 100% биелсэн. Яагаад тэгэхээр сая Солонгост байхдаа би яг тусдаа гараад гадуур амьдраад ингээ ганцаараа амьдарсан. Яг тэг хугацаанда би гэрийнхаа ингээд орчин гэхээс илүү нэг юм сүртэй юм байхгүй хэрнээ. Манай гэр бол аюу юм дулаахан орж ирэхэд нэг юм аюу дулаахан тухтай нэг юм гоё нэг юм уур амьсгалтай байдаг штэ. Тэгээ би яг л гэрээ тиймэрхүү байдлаар ингээд байлгасан гэж бодож байна. Жишээлбэл миний ингээ гэрт байхад хамгийн чухал зүйл бол яг ингээ ширээ байдаг хгүй. Ширээ бол ингээд аюу гоё байх хэвээр. Яг гоё биш ч гэсэндээ аюу юм тухтай. Тэгээд нэг юм миний гэсэн юмнууд ингээ байх хэвээр байдаг хгүй ширээн дээр. Солонгост исэн ширээн маань ямар исэн бэ гэхээр би бас ингээ давхар зураг нь байвал оруулчих заяа. Зураг нь байвал ингээ дэмтэлд оруулчих. Миний ширээ болохоор яг ингээ ширээ бол ингээ хөөрхөн цэвэрхэн тэгээд ном уншиж байгаа нэг хідэн номоо ч юм эсвэл ингээ өрөө тавьсан. Тэгээ энтлээ ингээ хан дээр болохоор ингээ найзуудтайгаа ч юм уу те ингээ авахулж исэн зурагнуудаа ингээ наацсан. Энтлийн хан дээр болохоор нэг надад өгж исэн ингээ цэцгийг наацсан. Ингээ аюу хөөрхөн юм наацсан. Тэгээд миний яг энэ урдаас харж байгаа хан дээр болохоор миний ингээ мөрөөдлийн самбар байдаг байсан аахгүй юу. Тэгээ дээгүүр нь тавиурууд дээр нь болохоор ингээ номнууд байдаг. Тэгээ ер нь бол ингээ ширээн дээр сухаар амар гоё байдаг. Тэгээ ингээ ширээний гэрэлтэй. Тийм болохоор манай гэр миний ширээ айгуу тухтай байсан. Тэгээд аль чадлаараа ингээл байж байгаа л гэрт нэг юм хийж байгаа л жоохон тухгүй болоод нэг юм дутуу санагдах юм бол би яг нөгөө дайсаа ороод за гэрт нэг тиймэрхүү юм байвал өгөн дэжгүй байсан да гэд ингээд аваад тавьчихдаг байсан байхгүй. Тэгэхээр ер нь бол манай гэр айгуу гоё тухтай дулаахан нэг юм очоод тайвширч болох газруудын нэг бол ялтч хүмүүн байсан. Тэгэхээр би энэ манифестыг бол ингээ биелсэн гэж бодож байна. Энийг ингээ хоолой жоохон гуншаад ах юм бол би ингээ ханиад үрцэн байгаа. Тэгээ имчилгээнд явж байгаа болохоор уучлаарай. Тэгээ энэ бичлэгээ хийх гээд ингээ гуншиж байгаа ч гэсэндээ ингээ хичээж байгаа шүү. Намайг ойлгоорой. За ийм зураг байна. Иймэрхүү найзуудын ийм хөөрхөн зураг байна. За тэгээ энэ дээр болохоор нь штэ хүрээллийн талаар бичсэн байхгүй юу? Хүрээлэл одоо ойр тойрны хүмүүс гэсэн үг. За би ингээд аюу гой хүрээлэлтэй. Үүнд болохоор хол, ойр, гадаад, Монгол гэд бүгд ордгоо. Орон орноос олон гайхалтай хүмүүстэй найзалсан. Тэд бол яг л миний гэр бүл шиг ингээ надад ханддаг гэж байгаа. За тэгээд тэр нь ингээ яаж ханддаг вэ гингүүт тэрийг нүртэл ингээ бичсэн байгаа хгүй юу? Намайг ойлгож хайрладаг, надад тусалдаг, надад анхаарал тавьдаг. Яг л ингээд минийхтэй ижил энергиэр ингэж намайг хайрлаж чаддагт нь би маш их баярлалаа гэж бичсэн байгаа хгүй юу? Энэ бас ингээ биелсэн гэж бодож байна. Би сая сүүлийн семестр гэлтгүү би Солонгост сая айгүй олон хүмүүстэй ер нь танилцсан. Би сая нэг жил Сэм гэдэг нэг юм сайн дурын байгууллага гэж явах нь зөв байх гэж бодож байна. Тийм байгууллагт ер нь эхлээд сурагч байж байгаа, дараа нь ингээд сайн дурын ажил хийгээд ингээд явсан бохгүй юу. Тэр нь яг яадаг, ямар байгууллага, яагаад үүссэн байгууллага юм бэ гингүүт анх юу яжсэн юм бэлээ. Ингээд
солонгос хүмүүс гадаадд очиод ингээд сураад ингээд боловсроод буцаж ингээд солонгост ирсэн гинэ. Тэр нь ингээд солонгосын тэжээнд идэг хүмүүс исэн юм шиг байгаа. Тэгээд тэр хүмүүс буцаж ирээд ингээд гадаадд байх ингээ ямар хэцүү байдгийм бэ гэдгийг ингээд өөртөө айгүй ингээ биеэрээ туулаад мэдэрсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ солонгост буцаж ирэнгүүтээ өөрсдийнхөө хоттоо тэр хүмүүс ийм сэм гэдэг ийм ер нь аль төрийн бас байгууллага юм шиг байгуулсан байгаа хгүй. Тэгээ тэрүүгээрээ болохоор дандаа гадаад оюутнуудад зориулсан ийм хөтөлбөр хийдэг. Тэр нь ерөөсөө гадаад оюутнаас мөнгө гардаггүй барагтаа гоё хөтөлбөр үйл ажиллагаанд хамруулад гадаад оюутнуудыг одоо солонгост байх хугацаанд ямар тийм асуудлууд тулгарч ийн хэрхэн тэрэнд ингээд тусалж болох уу те. Тэрэн дээр ингэж голдуу ажилдаг тийм байгууллага хгүй юу. Хэрвээ солонгост байдаг, Тэжон хотод байдаг хүмүүс байх юм бол их сургууль болгон одоо нөгөө хэд хэдэн их сургуулиуд байдаг штэ 11 2 байдаг үлээ дээ. Тэр их сургуулиуд болгон одоо сэм гэсэн нэг юм дугуулантай. Тэр дугуул нь болохоор 7 хоногт нэг удаа одоо жишээлбэл манай би мөгөн гэдэг сургуулийн сэмд явдаг гэсэн аахгүй. Тэр сургуулийн маань сэм болохоор 2 дахь өдрийн орой 7-оос 9 хүртэл байдаг гэсэн аахгүй. Тэр үеэрээ болохоор тоглоом тоглох ч юм уу тий эсвэл зүгээр ингээд топикт бэлтгэх ч юм уу эсвэл зүгээр анхан шатанд бэлтгэх ч юм уу ингээд нэг иймэрхүү байдлаар бид нэр гадаад оюутнуудад ер нь ийм солонгос хүмүүстэй ярилцах тий солонгос хүмүүстэй харьцаж одоо соёлоос нь суралцах тийм боломж олгодог гэсэн үг байхгүй юу. Тэгээ сардаа нэг удаа одоо аялалд явах ч юм уу тий юу үзэхээр падаа үзэхээр далай үзэхээр явах ч юм уу тий ингээд явдаг. Тэгээ яг одоо далай малаа явах ч юм уу тий ингээд нэг юм унааны зардал ч юм уу тиймэрхүү зардал ингээд гарах хэрэгцээтэй үед бол яг нэг сурагчаас нэг удаадаа 10,000 вон ч юм ингээд гардаг. Түүнээс 7 хоног болгон одоо тэр сургууль дээрээ уулзалтж байгаа тэр үйл ажиллагаан дээр болохоор ерөөсөө ингээд өөрөөс нь төлбөр гардгүй зүгээр тэнд очиод сурах юмаа сураал мэдээл ингээд явхад ер нь бол болдог. Тэгээ би сэмд болохоор эхлээд явж агаад тэгээ тэндээс аюу олон найзуудтай болоод тэгээ сая 25 оны 9 сард болохоор би нэг семестр ингээд туслах багшаар ажиллаад тэгээд ийм сайн дурын цаг авсан байхгүй юу. Тэгээ тэн дээрээ бас ийм аюу олон багш нартай танилцаад тэгээ нэг ийм аюу гой хүрээлэлтэй ер нь бол болсон. Тэгээ тэр хүмүүс бас аюу ийм сайн хүмүүс байсан, сайн хүмүүстэй уулзаж таарсан. Тэгээд тий айгуу гоё юм нэг том гэр бүл дотор орсон юм шиг яг тийм гоё мэдрэмж авсан. Тэгээ сэм бол нэг иймэрхүү байна. Сэмээс гадуур гэх юм бол сая би шилжээд нөгөө нэг Ханнам гэх нэг сургуульд орсон гэдгсэн шүү дээ. Ангиасаа нэг хэд хэдэн солонгос найзуудтай болсон. Тэгээд манай ангид бас нэг 2 монгол охин байдаг. Ингээд бодохоор ер нь бол хүрээлэл бол бас аюу гоё эсаа надад бол. Тэгээ тийм болохоор энэ хүсэл маань бас ер нь ингээд би биелсэн гэж үзэж байна. За энэ нэг юм аюу сонирхолтой нэг юм хүсэл байна. Ийм зурагтай заяа. За энэний ард бол юу бичсэн бэ гэхээр ер нь аюу юм эрүүл одоо тийм зуршлыг дадуулна гэж ер нь бичсэн байгаа байхгүй юу. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, тэгээ сэтгэл санаагаа ингээд докторжуулаад ингээд байж болох одоо арьс марсанд анхаарал тавиад гэдэг ботхтой айгүйх юм бичсэн байна. Гэхдээ энэ бол бүр ерөөсөө билээгүй бараг эсэргээрээ болсон гэх юм уу. Яагаад тэгэхээр би одоо ингээд эмчилгээнд явж байгаа байхгүй юу. Тэгээд миний ингээ дархлаа айгуу сул орсон. Дээрэс нь жоохон витамины дутагдалд орсон. Тэгээд бөөр бас жоохон өвдсөн байгаа гэж тийм ерөнхийд нь хэлэх юм бол ингээд жоохон эрүүл мэндийн хувьд бол нэлээд муудсан байна гэдэг онш авсан. Тэгээд дээрэс нь болохоор хооллолтоос болоод ч ингээд энд байгаа ингээд юу шил тал шиг юм арьс марс байхгүй ингээд арьсан дээр аюу их юм гарсан. Гэтэ одоо эмчилгээнд яваад ер нь ингээд миний арьс эрүүл болж байгаа. Миний арьс бол ер нь нэлээд амар болсон. Сая Солонгост өнгөрсөн семестрт байх хугацаанд тэр нь бол жоохон стресс хооллолтоос л болсон баг. Ер нь хооллолт бол бүр аимшигтай юм сонирн болцсон байсан. Монголд байхдаа өглөөний цай ерөөсөө ингээ уухгүй гарч чаддгүй. Өглөөний цайндаа заавал өндөг ч юм уу эсвэл нэг юм гоё эрүүл тостой тийм хоол идчихэж яг ингээд би бүтэн өдөржин айгуу гоё энергитэй байдаг байхгүй юу. Тэгээ сая Солонгост болохоор ерөөсөө заримдаа өглөөний цай авахгүй, заримдаа өглөөний цайндаа зүгээр л юм өчигдрийн хоол идэх ч юм уу ингээд ийм
айгу ямар ч тач нэг юм айгу сонирн байсан. Тэгээ тийм болохоор би энийг угаасаа ахиад 26 ондоо ингээ оруулж ирнэ. Тэгээ тийм болохоор яг энэ ингээ билээгүй байна. Би яг үн шударгаар л хэлье, билээгүй байна. За энэ нэг ийм юу байна. Ийм нэг мөрөөдөл байна. Ийм нэг хүсэл байна. За энэ болохоор би сэтгэл би чин график дизайнераар сурдаг байсан шүү дээ. Тэгээд Солонгос руу солилцоонд яваад тэндээ 1 жил график дизайнераар сурчаад тэр нь бол би мэргэжлээ солихоор шийдсэн байгаа. Мэргэжлээ солиод би сэтгэл судлалын мэргэжил рүү ер нь орохоор шийдээд ч гэжтэй. Ер нь бол айгүй их хүсээд тэгээд би сая Солонгост солилцооны хугацаа дуусаад би сэтгэл судлалаараа ингээд сурж эхэлсэн. Тэгээд энэ мөрөөдөл маань бол угаасаа ингээд биелсэн байна. За ийм зураг байна. Энийн арт болохоор ном ер нь бол гэртээ ийм гоё номын ийм булан тавьчуулна гэсэн тийм манифест гэхгүй юу. Тэгээд сая Солонгост гэх юм бол айгүй хөөрхөн ингээд энэ тийм ингээд тавьчдаг байсан. Гэтэ энийг ер нь угаасаа ингээд биелснээр л авъя дөө. Яг бүр амар тохижуулаагүй ч гэсэндээ номнуудаа зүгээр ингээ гоё ширээн дээр өрөө тавьчихаар ч юм угаасаа гоё яригчсэн. Тэр чинь тэгэл ингээл номын булан мэт тий. Би бол тэгж бодож байна. Тэгээ 26 онд бас илүү гоё зүйлс болох хаа гэж бодож байна. За би нэг тэгээд бас ингээ биелсэн гэж бодож байна. Би нэг ийм гоё зураг тавьсан байна. Ийм гоё балкон дээр ч юм уу нэг газар ингээд гоё чийлрээд юм хийж байгаа л зураг юм шиг байна. За арталт нь болохоор ерөнхийдөө утгыг нь бацах юм бол сэтгэлийн ямар амгаланг олмоор байна гэсэн утгатай юм бичсэн байна. Ер нь хэцүү энэ хүсэл ингээд бэлсэн үгүй шүүхэд маш хэцүү хүсэл байна. Яагаад тэгэхээр сүүлийн семестрийг батах юм болно штэ. Билээгүй гэж хэлмэр ч юм шиг. Тэрнээс өмнөх хугацааг нь батах юм бол бас биелсэн ч гэж хэлмээр юм шиг. Гэхдээ ийм байх гэж хичээсэн юм байна. Биелснэрөө тавьчих тий. Тийм ээ. Биелсэн. За энэ бол миний өстө хамгийн гоё хүсэл байна. За би Осмо авъя гэж бодоод, Осмо 3 авъя гэж бодоод ер нь бол бараг 2 жил хагас болж исэн. Тэгээд энэ жил би яг ингээд мөрөөдлөө биелүүлээд Осмогоороо яг ингээд энэ видеогоо бичиж сууж юм. Тэгэхээр миний энэ ингээд хүсэл бол ингээд биелсэн байна. За дараа нь болохоор ийм нэг юм зураг байгаа хгүй юу? Камера асаацсан ингээд урд нь өөрөө сууж байгаа. Камера асаагаад урд нь суугаад ярьж эхлэхэд би аз жаргалтай болтгоо гэсэн байна заяо. Яг л ямар ч үггүйгээр намайг сонсож өгч би мэд. Үүгээрээ би бусдад мэдрэмж, бодролыг өгч чаддгаа. Өөр үнцгийг ч гэсэн өгч чадна гэсэн байна. Миний ингээ анх хийжсэн бичлэгүүдээ хэрэг үзчихсэн бол ихэнх нь зүгээр л ингээд юм үггүй зүгээр ингээ ойр зур юу хийж ийн, ямар хуу юм хийж ийн гэдэг ингээ харуулаад ингээл явдаг нэг тиймэрхүү энгийн л юм бичлэгүүд байдаг гэсэн. Тэгээд энэ жилээс гэж 25 онд болохоор би илүү одоо ингээд сэтгэл заслаараач байд юм уу те эсвэл ингээд надад ингээд бусад хүмүүст өгч чадах ямар ийм зүйл байна. Тэрийг ингэж зүгээр бичлэгээрээ дамжуулж өгөх юмсан гэж айгүйх бодсон бохгүй юу. Тэгээд тэрийг ер нь ингээ хэлж байгаа юм байна. Тэгээд энийг бас би ингээ биелсэн гэж бодож байгаа. Би өмнөх мөрөөдлийн самбар ч юм уу те иймэрхүү бичлэгүүдээрээ бас ингэж өгөх одоо эхний алхмаа ингээ тавьсан байгаа. Тэгэхээр ер нь л энэ 25 онд ингээ биелсэн байна гэж би үзэж байна. Instagram дээрээ reel хийж эхлэнэ гэж бодсон. Тэгтээ аягүй сонирн. Би ингээд ерөөсөө reel мэл хийх ер нь сонирхолгүй байхгүй би Instagram дээр тэгж яагаад ямар юу лээ. Тийм 8 сард яг Монголоос Солонгост очичоод нэг юм рил хийгээд тэгээд тэгсэн чинь тэр рилийг маань 50,000 хүн билүү 40,000 хүн үзсэн бохгүй юу. Тэгээд тэрүүгээр бас над руу ингээд аягүй хөөрхөн юм мессеж ирсэн. Жишээлбэл би тэр рил дээр ингээд зүгээр өөртөө захидал бичиж байгаа талаар ингээд бичсэн бохгүй юу. Тэгсэн чинь ингээд нэг охин над руу ингээд холбогдсон бохгүй юу. Би ингээд өөрөө чинь бичлэгийг үзээд тэг ингээд айсаа ороод шууд ийм захианы цаас авсан гинэ. Захиа бичгээд өөртөө.
Тэг ингээд захианы цаас авчаад ингээд өрөөндөө орж ирсэн чи өрөөнийх нь охин бас ингээд захиа авсан цаасыг харангуйтаа өжи нөгөөний захиа бичдэг ингээд бичлэгийг үзсэн юм уу? Би бас ингээд захиа бичих гээд ингээд юу авцсан шүү дээ ингээд тэгсэн гээд надад нэг тийм аюу хөөрхөн түүх ярьсан бохгүй. Тэгээд надаас тэрийг сонсч амар хөөрхөн санагдаад тэгээд ер нь рил бас ингээд үе хий гэж бодож байгаа. Гой санаа орж ирэх юм бол ингээд бас хөөрхөн рил хий гэж бодож байгаа. Тэгээд сая 25 онд тэгтээ тийм хийгээгүй 3-4 рил л хийсэн байх. Тийм. Тэгээд ер нь бас хүмүүс тийм гоё тийм мэдрэмж өгч байгаа доо тийм гоё зүйл өгч байгаа доо бас айгүй урамшаад тэгээд бас гоё санаа орж ирэх юм бол цаашдаа ч гэсэн рил хийнэ гэж бодож байгаа. За тэгэхээр ер нь энэ хүсэл манаас ингээд биелсэн байна. За тэгээд бусад хүсэлнүүд маань болохоор жоохон хувийн шинж чанартай байгаад байгаа учраас ингээд миний хүсэлнүүд нэг иймэрхүү биелсэн байна. Нэг 70-80% нь биелсэн юм уу? Билээгүй хүсэл бас нэг 2 3 4 харагдчихээн. За нэг тийм байна 25 оны хүслүүд маань. За тэгээд одоо болохоор шууд 26 оны хүсэл рүүгээ орцгоё. Би хамгийн эхлээд штэ мөрөөдлийн самбар хийхдээ юу идэг вэ гингүүт дэвтэр дээрээ эхлээд ингээд төлөвлөдгөө. Бүр ингээд маш сайн төлөвлөдөг. Би энийг бараг 12 сарын дундаас хойшоогоо ингээд яг бичиж байгаа. Тэг ингээд эхлээд яг ингээд ийм хийндээ ингээд бичиж штэ. Тэгэнгүүт заримдаа ингээд жижиг юмнууд ингээд нэмэгдээд идэх байхгүй надаа. Тийм болохоор би шууд дэвтэр дээрээ бишимаа гэхэд одоо нөгөө notes эдэн штэ. Тэмдэглээ хадгалцдаг. Тэгж жагаад би ингээд дэвтэр дээрээ нийлүүлээд ингээд биччихдэг заяо. За тэгээ хамгийн ихэнд болохоор ингээд бичих нь байна. Тийм болвол ингээд жагсаага биччихдэг. За ингээд жагсааж биччихэд яах вэ гэхээр Pinterest гэдэг аппликейшн мэддэг байхгүй юу? Харах юм бол ингээд гой зурагнууд ингээд гараад ирдэг. Тэгээ эндээс болохоор штэ одоо эхнээс нь ингээд хайна гэсэн үг байхгүй. Жишээлбэл би энэ дээр балетанд явна гэсэн байгаа байхгүй. Ахаад балетанд явж эхлэн гэсэн байгаа. Тэнгүүд би шууд ингээд гой балетчны зураг ч юм уу те эсвэл юм балетын гой заалны зураг ч юм уу ингээд олоод бүгдийг эхлээ сэвэлж чинь гэсэн үг заяа. За тэгээ сэвэлснээ PowerPoint дээр эвлүүлж болно, Word дээр эвлүүлж болно. Эсвэл би сая юун дээр эвлүүлсэн бэ гэхээр штэ. Canva гэдэг штэ. Canva гэдэг ингээд бүх төрлийн постэр иймэрхүү юм хийж болдог, PPT энэ төр хийж болдог тийм аппликейшн байдаг. Ингээд бүгдийн сайхан эвлүүлсэн баггүй би ер нь бол за тэгээ ингэж эвлүүлчихэд энийгээ хэрвээ гэрт чинь өнгөт принтер байх юм бол тэрүүгээрээ хэвлэж болно. Хэрвээ байхгүй байх юм бол тийм өнгөт принтертэй хэвлж өгдөг газар очиод ингээд хэвлүүлээд авчин заяа. Би болохоор ингээд хэвлээд ингээд бэлтцсэн байгаа. Одоо эднэрийгээ яах вэ гэхээр яг ингээд зураг болгоноор ингээд хайчлах гэж сууж байна. За би сая ингээд бүгдийг нь хайчлаад сайхан ингээд жижигэн болгоод тавьчлаа. Тэр нь бол би нэг иймэрхүү хэмжээтэй нэг хайчилсан баггүй юу одоо гарын алганы хэмжээтэй гэх юм уу. Тэгээ энэ нь болохоор арталт нь ингээд юм бичгээд аюу юм амар байдаг учраас яг иймэрхүү жоохон томхон ингээд хийчдэг. За тэгээд одоо болохоор хамгийн чухал хэсэг буюу яг арталт нь ингээд бичнэ. Яаж бичих юм бэ гингүүт талгаан дотроо төсөөлөөд яг ямархуу байдлаар бэлдсэн байгаа юм. Би одоо яг тэгж ингэж гээд ингээд одоо цаг дээр ингээд энийгээ бичих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд би одоо эднэрийг арталт нь бичих гэж байна. Нэрээ штэ одоо ингээд яг бичиж сууж байхдаа хажуудаа нэг лаа ч юм уу эсвэл ингээ арц ч юм уу ингээ асаагаад тэгээд нэг юм тайван нөгөө юм бясалгалын аюуд эдэн штэ. Тийм ая тавиад ингээд бичих юм бол бас ингээд амар сайн төвлөрөөд гоё идэг шүү заа юу. Тэгээд хэрвээ мөрөдлийн самбар арай хийж амжаагүй хийх гэж байгаа бол бас ингээд тэгээд үзээрэй. За би өнөөдөр явж байгаа Туки гэдэг дэлгүүрээс ийм үүсэн самбар олоод авсан. Тэгээ энтэй болохоор иймэрхүү юм дагалцсан баггүй юу? Энэ болохоор ийм дугуй стикернүүд юм байна. Энэ болохоор ийм уяатай. Тэгээд одоо нөгөө зурагнуудаа хатгах ийм хадаас гэх юм уу? Ханаар болохоор зүгээр энэ зураг юм болов уу? Хоорондоо ингээ эвлүүлдэг зураг юм болов уу? Мартай ч ийм хөөрхөн юмнууд ингээ дагалдаж ирдэг юм байна.
За энэ бичлэгийг болохоор би өгөн 1 сард хийсэн баггүй юу. Тэгээд эдитлэхгүй залхуурж авсаар агаад одоо ингээд 4 сар болсон байна. Тэг би одоо яг эдитлээд оруулж байгаа. Тэгсэн чинь би мөрөөдлийн самбар ерөөсө харуулаагүй юм байна. Миний мөрөөдлийн самбар нэг юм болсон. Тэгээд нэг зүйлээ хэлье гэж бодсон баггүй юу. Тэр нь юу вэ гэхээр мөрөөдлийн самбар болохоор яг ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг зүйлийг би байхгүй гэж боддөө. Яагаад тэгэхээр тухайн хүн болгоны мөрөөдлийн самбарыг ингээ хийх гэж байгаа тэр арга барил, өнгө үзэмж тэр юм нөөр байж болно. Яагаад тэгэхээр тэр чинь өөр нийтийн биш яг хувь хүний ингээд хүсэл мөрөөдөл ингээд дотоод юм байгаа штэ. Тийм болохоор ер нь яг өөрийнхөө тэр дуртай зүйлээрээ ер нь хийвэл зүгээр. Тэгээ миний болохоор яг ингээд энэ бичлэг хийж байгаа шалтгаан гэх юм бол би болохоор нэг ингээ иймэрхүү хийдэг. Эндээс ингээ таалагдах зүйл байвал аваад таалагдахгүй зүйл хам бол ингээ хайж болно гэд ер нь бол та нарт санаа өгөх маягаар ер нь энэ бичлэгийг цаашдаас хий гэж бодож байгаа. Тэгээд хүн болгон ийм өөрийнхөө хүслээр яг ийм өөрийнхөө гоё өнгө үзэмжээр гоё мөрөөдлийн самбар хийгэрэй гэж хүсэж байна. Баяр таа.